Сайн байцгаана уу? Өглөө, өдөр орой минь. За тэгэхээр номтой блогийн маань энэ удаагийн дугаар ийхүү эхэлж байна. За энэ дугаартаа өнөөдөр бид бүхэн 5 алхмын зай буюу Pine Fit Apart хэмээх энэхүү бүтээлийг онцолж байна. За энэхүү бүтээлийн зохиолчоор 3 хүн хамтран ажилласан. За Rachel Lifencott, Mickey Daughtry, Tobias Yakonis гэсэн 3 хүн хамтран бичсэн байгаа. За энэ зохиолыг бол би хамгийн анх уншаад бүр үнэхээр энэ зүрхэндээ ортолтой ямар ч ингэж унссан. За тэгээд та нар бол энэ зохиолын гэхээс илүү киногийн сайн мэдэх баг. За кинон Pine Fit Apart гээд 2019 онд гарч ирсэн уянган романтик юм хайр дурлалын сэдвт кино байгаа. За тэг киног нь бол бас дэлгэцээр манай Монгол телевизээр бас нэлээд гарч ирсэн болохоор та нар бас цогсгонч гэсэн үзчихсэн баха. За ном нь бол 5 алхмын зай нэртэйгээр худалдаанд гарсан байгаа. Чөдөөрийн хэдэн онд лээ? 2021 онд юм байна. 2021 онд худалдаанд гарсан ийм ном байгаа. За тэгээд бас хуудасны тухайд бол бас 300 гаруй нүртэй. Гэхдээ үйл явдалтай хөтлөгдөөд маш хурдан уншаад дуусчихаар ийм ном байсан. За номыг унших явцдаа бол би бүр үнэхээр их зүйлийг ойлгож ухаарсан гэх юм уу те. Ер нь бол номыг уншихдаа би нэг ухаарлал хайгаад ахаас илүү аль болох одоо мэдэрч те тухайн цаг мөчийг одоо мэдэрчтэй гэж уншихыг хэрэгждэг. Гэтэл энд бол ерөөсөө ийм орхоос үр аргагүй ухаарахаас үр аргагүй юм байсан. За тэгээ мэдээж хэрэг үйл явдлын тухай тавч харах юм бол 2 гол дүр байгаа тий. Уйл Стелла гэсэн 2 гол дүр байгаа. Тэгээд энэ 2 гол дүр бол хувьд бол хоёулаа Стив Броз гэсэн өвчтэй. За тэгээд энэ өвчтний улмаас хоёулаа нэгэндээ бас 5 алхмаас илүү ойртож болохгүй ийм нөхцөл байдалтай байгаа. За тэгээд хамгийн түрүүнд та бүхэндээ бас энэ номынхоо эхлэлийг уншаад өгч гэж бодож байна. Та бүхнийг бас уур амьсгалд оруулахын тулд тийм ээ. Нэгдүгээр бүлгийн Стелла гэдэг нэртэй. Би хичээхэн бүтээл болох цэцэгсийн цоморлогоо сургуулин сурсан уушигны зураас бүрийг дагуулan тэмтэрв. Бүдэг ягаан, тод цагаан, хөх саарл өнгийн цэцгэс уушигны тал бүрээс нахаалан дэлбэлэх хагаад ягаад ч юм бүгд өөрөөрийн гэсэн өөрмөц онцлогтой. Ирч хүчээр дүүрэн харагдах тул өөрт цэцгэлэх юм шиг санагдана. Хараахан дэлгэрч амжаагүй. Дэлбэлхээ хүлээн буй жижигхэн болцоонуудад нь хүрэхэд амьдрах хүсэл тэмүүлэл, итгэл найдвар мэдрэгдэнэ. Тэрхүү дэлбэлж амжаагүй цэцгэст би хамгаас дуртай. Заримдаа гайхдаг юм. Хэрвээ надад ийм эрүүл, ийм амьд уушиг заяасан бол амьдрал минь ямар байхсан бол. Би агаар бирүү минь хэрхэн тэмцэн орж бас гадагшлахыг мэдрэнгээ гүнзгий амьсгаа авлаа. За эхлэн ч гэсэндээ бас ингээд хүндхий эхэлж байгаа шууд л яг өвчний хэсгээс ороод эхэлж байгаа. За тэгээд энэ номноос одоо би яг ойлгосон мэдэрсэн зүйлээ товчхон хэлэх юм бол нэгдүгüрт нь бол хүн амьдрах гэдэг, амьд явах гэдэг тий амьсгална гэдэг ямар чухал юм бэ? Ямар гайхалтай зүйл байдгийм бэ? Тэрийгээ бид нэр мэдхгүйгээр ингээд цаг хугацааг ямар хэрэгтэй хэрэггүй зүйлд үрдгийм бэ гэдгийг бол маш сайн ухаарч ойлгож авсан. За хоёрдугаарт нь бол энэ дэр маш гардаг одоо хүрэлцэл гэдэг бол энэ дэлхийн хамгийн чухал зүйл юм аа гэж тэ нэрэл тийм л дээ. Бид одоо нэгээ тавьжуулахдаа тэрвэрээ за эсвэл хэнийгэн уйлах юм бол нулимсыг нь арчаад за тэгээ баяраа хуваалцахтаа халуун дотноор тэрвэрлдээд тийм ээ хамтдаа ингээл дэвхцээд за тэгээ хинийгэнтэй гар барьж найрсаг харилцаа үүсгэж гэдэг юм уу те. Ийм байдлаар бид нэр өдөр тутамдаа одоо харилцааны маань хамгийн гол чухал зүйл нь бол хүрэлцэл гэдэг зүйл бол яхахгүй юм байлээ. Гэтэл энэ 2 гол дүрийн маань хувьд бол би биендээ үнэхээр хайртай. Гэхдээ ойртож болохгүй. Бүрэлдэхүүн битгийл хідэн алхамж ойртож болохгүй гэсэн ийм одоо хориотой нүр тулгардаг байгаа. За тэгээд та нар канон дээрээс нь бас сайн мэдэх байх л та.
Стелла маань өөр ингээл өвчнөтэйгээ үнэхээр сайн тэмцээд ингээл явцад нь бас ингээд тэр эмнэлэгт хамт байсан тий багасаа бүр ингээд найзлж байсан ч гэдэг юм уу найз нөхд нь одоо ингээд нас бараад за тэрнээсээ болоо бас их сэтгэлийн шаналтай байдаг тий. За тэгээд аав ээж нь бас сал царнах гээд байдаг ч юм уу тий. Иймэрхүү бас асуудлууд хажуугаар нь нэлээд өрнөдөг байгаа. За тэгээд эндээс бүр нэр энэ зохиолыг уншиж дуусчаа. За номоо киног угаас үзсэн тий. Тэгээ тэрнийхээ дараа мэдэж авсан бүр миний хувьд үнэхээр шок болсон зүйл бол энэ Стелла гэдэг гол дүрийн эмэгтэй маань цохиомол дүр биш бодит дүрээсэн. За ингээд би нэг номоо уншсныхаа дараа юу юм л да. Илүү дэлгэрүүлж одоо судлах гэж илрүүлж үзэх илүү мэдээлэл олж авах гээд интернет тухсан да тэгсэн чи яг ингээд юм бодит хөвгтөл урлан бичсэн мэдж авсан. За тэр нь бол Claire Vineland гэдэг эмэгтэй байсан юм байна лээ. За тэгээд бас ялгаагүй 30 нас хүрээд ингээд нөвчний улмаас нас барсан. Тэгээд хамгийн гол зүйл нь болохоор энэ зохиол дээр гол дүр Стелла маань одоо өөрийнхөө өвчний түүхийг YouTube дээр бичлэг хийж хуваалцдаг. Бас чамгүй хөрхөө олон дагагчтай гэж гардаг тий. Харин Claire Vineland маань гэсэндээ бас яг адилхан YouTube өөрийнхөө өвчин түүхийг оруулаад за тэгээд өвчтөйгөө хэрхэн тэмцэж байгаагаа бас ингээд стори түүх болгоод ингээд олон нийтэд хуваалцаж оруулдаг байсан юм байна лээ. За тэгээд энийг мэдээд бол би бүр нэхэр нэр нөлбөс туслахаас өөр аргагүй байсан. Тэгээд хэдэн өдөр энэ яг энэ уур амьсгалаас гарч чадахгүй бас нэлээ иймэрч явсан. За тэгээд тэр эмэгтэйг хүмүүс бодоод бүр үнэхээр их өөрийгөө голсон, чамлсан. Тэ хүн одоо амьдралынхаа төлөө, хайр дурлалынхаа төлөө ямар их хүчийг гаргаж тэмцэж чаддаг юм бэ гэдгийг бол энэ зохиолыг туршид бүр мэдрэн тусгасан байгаа. За тэгээд эцэст нь бол энэ бүх мэдрэмжээ багцлаад нэг одоо Стеллагийн өмнөөс одоо бодоод ч юм уу нэг шүлэг битсэн. Тэрийгээ танайтаагаас хуваалцъя. Уйдгарт цагаан ханны дунд урт өдрүүд хөөрөн өрсөн. Уйлах шахан цээж хүндүрлэн ханиаж. Үлэг болсон нулимс газар эсгэн. Хэржигнийх дуун амьсгалыг минь боохот хизээ мүдгүй хагцах юм шиг санагдана. Хайрлах, дурлах, баясах цэнгэх минь хүртэл хязгаарын тэмдэг давж болохгүй. Гэвч хайрт уйл минь ганцхан алхам чамруугаан би төхөе. Гараас ч чангатгаж чадахгүй ч гарцаагүй чамруу цоглох зүрхийг минь сонсоорой. Таныг иймэрхүү мөртүүд бицээ. Тэгээ энд нэр нэг юм сайн санджглаа. Номын маань нэр болохоор 5 алхам юм зэ тий. Тэгээд номын ихэнд болохоор уг нь бол 6 алхамаас илүү ойртож болохгүй гэж гардаг. Гэтэл Стеллагийн хувьд болохоор одоо хамгийн эцсийн одоо тийм зоримог шийдвэрийг гаргасан нь болохоор за ингээ би ерөөсөө энэ өвчин миний бүх юмыг авч чадсан тийм миний хүүхэд нас залуу нас за тэгээ хайр дурлал боловсрал тий юу гэдгийг бүх сайхан зүйлсийг маань авч чадсан. Тэгвэл би энэ өвчнөөс нэгдүгээр ганцхан алхмыг л авъя гэсэн юм шийдвэр гаргадаг. За тэр нь болохоор одоо өөрийн хайртай уйлда 6 алхмын зэтэй зогсоогоод нэг алхам илүү ойртож зогсдог. Тэгээ иймэрхүү утгыг илэрхийлсэн санаа байдаг. Тэгээд би нэг л алхмыг энэ өвчнөөс авъя. Тэгээд энэ өвчээр миний бүх зүйлийг авсан шүү гэдэг юм санааг бас энэ зохиол дээр илэрхийлж гаргаж ирсэн. За тэгээд киноны хувьд гэх юм бол кино болохоор 2019 онд гарч ирсэн. За тэгээд найруулагчаар нь Justin Boldoны ажилласан. За тэгээд кинонэр болохоор бас хамгийн сүүлд нэг Will Stella хоёр маань яг нэг тавчирдгүй үгүй юу яадаг вэ гэдэг юм бас жаахан тийм
бүрхүүдүүч юм шиг дуустдаг тий. Зохиол дээр болохоор тэр нь бол илүү тодорхой гардаг. Та бүхэн бас дэлгэрүүлээд уншихыг эсвэл зохиолоо бас уншаарай гэж хэлмээр байна. Тэгээд ер нь бол эцэст нь хэлэхэд хайртай хүндээ ойртож чадахгүй, хайртай хүндээ одоо биеийн хилэмжээрээ хайртай гэдгийг илэрхийлж чадахгүй. За тэгээд хүссэн бүхнээ хийж чадахгүй ийм байна гэдэг бол үнэхээр тамтай гэх юм уу те зовлонтой ийм мэдрэмж юм байна. Тэгм учраас амьд эрүүл саруул за тэгээ хүссэн бүхнээ хийж болдог ийм сайхан амьдралаар амьдарч байгаадаа бид нар бас үнэхээр баярлалтай юм байна гэдгийг бас та бүхэндээ дүгнэж хэлмээр байна. За ингээд та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.